Тэгэхээр хоёлаа сүүл подкаст хийгээгүй одоо бараг 20 хоног болсон. Яасан бэ? Юу хийсэн бэ? Маш завгүй байлаа. Тэгэхэд 11 сар дуусаад гайгүй ер нь чөлөөтэй болсон тий. Янз бүрийн ажил одоо нөгөө тий. Хувь хөвсгөлийн ажлуудаараа гайгүй болоод тэгээд энэ хугацаанд чи байлээ. Ууланд явсан тий. Төрөжин 7 хоногт явсан. Төрөжин 7 хоногт Япон хотод төвийн оюутнуудаасаа бидэд тий хэлж асуугаад тэгээд бас өөр Японд залуучуудаасаа асуугаад тэгээд нэг өдрийн хайкинг хийх аялал зохион байгуулад амжилттай яваад ирсэн байгаа. Бид хоёрын инстаг дагдаг хүмүүс ах юм бол харсан байх. Тийм айгуу гоё яваад ирсэн. Айгуу гоё явсан. Цаг агаар айгуу гоё явсан. Хүүхдүүдийг дулаалаараа гэдэг амар дулаах хувцлуулсан. Тэгсэн чи бүгд замдаа хувцаа тайлаа тий. Алха уулруугаа тий өгсөж эхлээл халууцаад энэ хувцаа нэмэлээ. Аргаас тий өмнөх өдөр нь хоёлоо явхад жоохон хөдөлмөрсөн. Тийм наарсан болохоор дулаал нөх хүмүүс авч байгаа болохоор жоохон тийм жоохон даруулчих вэ яах вэ гэсэн бодолтой байсан болохоор дулаа авц аваарай гэсэн заа айгуу гой цагаа гартай байсан. Гэхдээ ер нь одоо даарч яснаас тий ер нь дулаах хувцалсан л дээ штэ тий. Тэгэх юм бол тайлчж болно. Тэгэхгүй нэмгүй хувцтай яваад даарах юм бол яаж чадахгүй штэ тий. Тийм болохоор тэгээ бүгдээрээ ямар нэртэй уулна гарлаа. Каванорияма. Тийм тий. Нийтдээ дээшээгээ яваад доошоо бууж ирэхэд 15 км алхсан. 15 км. Өглөө 8:30-аас алхаж эхлээд алхасараагаа бараг тий 4 багс буужсан. Бараг амралтгүй тэгж аваад. Тэгээ дараа нь амар гоё бүгд онсын халаан аршаанд орсон тий. Халаан аршаанд орцгоогоо тэгээд дараа нь гоё болсон. Тэгээд төвийнхээ оюутнууд суралцагч нар Японд байгаа суралцагч нар болон тий манай подкастыг сонсдог залуустайгаа бас иймэрхүү юмнууд хийжэмээрэн тий ивентүүд хийжэмээрэн тэгэхээр та бүгд маань ямар нэгэн одоо юу үчээдийн санал ч юм уу тий тиймэрхүү юм байх юм бол гоё бичээд YouTube хуудастай болсон байгаа. Одоо энийг YouTube хуудас болон эсвэл Apple Podcast-аас сонсож байгаа хүмүүс байгаах. Тэгээд Японд Чүхүжир Japan гээд албан ёсны вебсайт шээ. Дааштай вебсайтаас байгаа шүү тий. YouTube сувагтаалсан байгаа. Тэгээд сувгийнхаа нөгөө комент хэсэг дээр нь гоё бичээд санал өсөлт бичдэг хүмүүс бас байгаа. Тий нэрээ сая 2-7 хоног завсарсан чинь подкаст хийж гарах вэ гэд хүмүүс битээр инстараа шууд ажилласэл YouTube комментний доор бичсэн. Битээр амар их бүх комментиг уншаад би бирүүгөө явуулаад гэх баярлдаг байгаа. Комментээр тий. Тэгээ бас подкастны гоё сэдв байвал тий. Юуны талаар яриулмаар байна. Тий яриул зүгээрөө гэсэн юм байвал бичээрэй. За тэгээд иймэрхүү. Тий. За тэгэхээр өнөөдөр сайхан дайлаа 2-7 хоног. 11 дахь удаагийнхаа дугаараар бид хоёр одоо удахгүй шинэ жил болох гэж байна тий. Өнөөдөр чи 12 сарын 17 байж байгаа. За тэгээ удахгүй одоо 2-7 хоногийн дараа шинэ жил болох байгаа учраас Япончууд ер нь шинжлээ яаж өнгөрүүлдэг. Тэгээ Японд байгаа монголчууд бас тий бид нар бас яаж өнгөрүүлдэг ингэх зэрэг зүйлсийн талаар та бүхэнтэй ярилцъя гэж шийдлээ. За эхлээд хоёулаа Япончууд яаж өнгөрүүлдэг талаар ярив тий. Тэгээ өчтөр яг манай компани Boninkai болсон. Нэрээ тийш Boninkai гэж байдаг лөө. Харин тий Boninkai гэхээр болохоор одоо нөгөө Японд мэддэг манай залуус мэдж байгаа. Тэгээ боо нэг мартах те гууж байгаа нөө мартах гэсэн тийм утгатай байсан юм уу? Боо Васурэрэгийн харин тийм тэгээд одоо өнгөрсөн энэ болсон бүх зүйлүүдээ ямар нэгэн зүйлүүдээ мартаад тийм эргэцүүлээ тийм талаараа бодож байгаа юм шүү дээ. Угаасаа л ингээл одоо юу гэх юм Boninkai гэл одоо энэ юу гээл тийм утгатай өнгөрсөн жилийнхээ ямар нэгэн зүйлийг ч юм уу те мартаад шинэ он руугаа гоё явцгаая гэсэн ажиллаараа бонороо юу яаж уулзаж одоо нэг орой хоол идэж цаацдаг зөнгөрүүлдэг маш даруухан юу нөгөө Монголын шинжээр урдны ясны подкастаар яг ярьжсэн тий ингээд нөгөө яаны ажлын нөгөө шинжил гээл тэгэл очсон чинь Японд өнгөж ирчээд эхний жилнээс юм хаа тэгээ шинжил гээл тэгэхээр би бүр гайхал яана эдгээр удаа тийм гоё хувцлаад ирэх юм бах та Монгол шиг гэл тэгэл бас өөрийнхөө хувьд нэг дарах хувцлаа очиж байгаа байхгүй гэсэн чинь угаасаа л яг тэр нь болсон байл. Харин тий нэг хувцтай л гэдэг тий. Тий яг ингэ ажиллаараа
би өчтөр бүр нөгөө нэг жоохон өдрөн жоохон гадуур дэлгүүр энэ төр явах байсан болохоор бүр пүүцтэй авсан. Уулын ч нэг зарим өдөр нөгөө өсгөөдөө ч юм уу янз бүрийн готлын төр зарим өдөр жоохон өмсөө явдаг. Тэгээ өчтөр бүр орой нөгөө нэг юутай шинжилтэй идэв мэдчихсэн мөртлөө ямар ч тэрэнд нөгөө хувц анар гэс бодох юм байхгүй. Өдрийн ажлаа бодолч за жоохон алхах юм зү пүүз өмсдөг. Тэгээд л орой юутаа пүттэй тэгэл өдрийн ямар ч тийм одоо гоё юу эдийн тийм юм ерөөсөө байхгүй. Тэгэл нөгөө нэг тоглоом энэ тоглоулах тэр мэрийгэ бэлдэл нөгөө юм хүмүүс авах хоолны газар манах нэг жижигхэн изакаяг нөгөө бүх бүд дээр нь түрээсэлсэн байсан. Тэгэл 10 хэдүүлээ би ганцаарх нэмэгтэй. Тэгэл бөө ирчүүдийн нүүд тэгэл энэ заримтай гайгүй юу. Одоо тасцсан уу. Гэтэ анх удаага л одоо нөгөө энэ ажил дээр анх удаага шинжилт орж байгаа болохоор тэгээд зарим хүмүүс энэ жил нөгөө нэг юутай байгаа болохоор корона энтертэй байгаа болохоор хүчлэхгүй нөгөө нэг заавал оролцох гэхгүй өөрийнхөө хүслээр оролцоорой гэд зарласан. Тэгээд манай ажлынхан гэхдээ ихийнх нь орсон нэг л хүн таслаа. Тэгээ нэг хүн болохоор орохгүй гэжсэн аа ажил хараад бүр бүгдээрээ ингээ яваал тэр хүн ганцаараа боцгоолсон чинь бүр ингээ сэтгэл нь юу яасан. Хүүхэд нь жоохон хүүхэдтэй 3-4 настай хүүхдийг нь би жоохон муугаа би шууд харина гэд жоохон халуурах гээд байгаа гэд тийчээс тэгэнгүүтээ дагаа явцсан за би 30 минут юу яасан. Нэг цаг болоод 2-3 ингээд уучаад тэгээ явсан чинь нөгөөдөл тэгээд ингээ хэлэхгүй гэж байгаа байхгүй их нэртэй ингэж явсныгаа хэлэхгүй нуун гэж байгаа байхгүй яг яаж ууцсан гэж ууцсан за тэгээд нөө манайх чөөс ороод даригдсан тийм тэгээд нэг тиймэрхүү байдлаар Японд өнгөрч эхлээл 11 гэж дуусаад тэгээд харцгаасан. Японд шинжлэр нөгөө нэг айгүйх юу адаг те бинго айгүйх тоглолт шагнал гэх юм уу яг нэг тэгж нэг амар одоо юу гэх монголчин нөгөө нэг амар компаниуд нөгөө нэг юу адаг штэ шагнаал нөгөө нэг урамшуул энэ төр байдаг те ингээд нэг шилдэг ажил тийм аюу те тэр гэсэн байдгүй те бүгдээрээ л хичээж байгаа учраас бүгдээрээ л нэг одоо те хүн нэг бүр хичээсэн учраас тэрийгээ тэгээд хүний нэр цохохгүйгээр нөгөө азар те бингогоор шалгаруулдаг те. Тэгээ бүр бингогоор шалгаруулад дээрэс нь тэрнийхээ дараа нөгөө нэг юм шагналын одоо бараанууд байгаа шүү дээ. Тэрийгээ хүртэл суглаад хийж байгаа байхгүй. Би болохоор нөгөө яаж бараагаа сонгох уу гэхээр хамгийн эхэлж бинго утсан үнээсээ хамгийн том бэлэгнээсээ аваад эхлүүл яасан гэдгийгсэн чинь тэгвэл жоохон юу байна. Өөхөө нөгөө шудраг бас байна. Юу яасан хүмүүсээ дахиад суглуулъя гэдэг дахиад суглаа би л дээ. Тэгээд давхар суглаа. Сонирхолтой юм тий. Тийм тэгээд бас сонирхолтой. Тэгэнгүүтээ суглуулаа. За хэдэн амир вэ гэсэн хамгийн ихний хүн нь бөөнөрөө зэрэг дугаараа зэрэг юу яа гэд нөгөө хүмүүсээ асуулъя гэд тий. Ясан гоё юм. Тий тэгээд тэр яагаад тэгэл нөгөө нэг юм утсан дээрээ бингогийн аппликейшн гэдэг юм шүү дээ. Тийм юу утас дээр би суулгаад тэгэл юу бингогийн картыг төлөлдөж аваад тий. Тэгэл Японд харин юу ад юм бэлээ тэр нэг ажилчдаа нөгөө шагнаж урамшуулдаг нь 3 сард одоо нөгөө 4 сарын нөгөө нэг юу штэ одоо нөгөө шинэ ажилтаа хүлээж авдаг штэ манай компани бол тэгээд өгдөө тэрэн дээрээ шууд одоо нөгөө өнгөрсөн нөгөө Японч 3 сараар бүх юм хаадаг штэ тий тэгээд тэрийгээ түрүүж одоо нөгөө өмнөх жил нь өнгөрсөн жилийн сайн ажилтаа урамшуулдаг юм лээ тий тэгээд шинжлэр басны гоё юм бонус байгаа тий тийм бонус гэдэг тий 12 сард нөгөөх нь 7 сард тий 7 сард тий 12 сарын бонус хамгийн том гэдэг тий тэгэл уулна уу ягалаа тий одоо нөө захирлын дээр одоо цагаан сарын амралтаараа тий бонус энэ жил жоохон ингээд өнгөрсөн жилийн хөдөөс одоо нөгөө бүтэн жилийн компани орлогоос хамаарат манайх энэ жил их байсан гинэ өмнөх жилүүдээсээ тэгээд өмнөх жил нь хэдээсний би ямар мэдх юм ш тэгэл энэ жил арай юу жоохон нэмсэн байгаа бонус гэлтэйсэн тийм тэгэл нэмсэн байгаа тэгээд энүүгээр одоо хөгжилтэй одоо тийм нөгөө амралтаа өнгөрүүлээрээ гэлтэж заах тийм тэгэл гоё юм лээ. За тэгээ компаниуд ерөнхийдөө компани гэхгүй тийм найзууд ч гэсэн хоорондоо амирх одоо энэ бонын кай гэдэг байгаа тийм ингэж уулзаж нэг ерөнхийдөө 12 сарын 10 гараал айгүй их уулзаж өнөөдөр Монголынхаа юугаар монголоор бас жоохон адилхан тийм ангаараа нэг найзуудаараа уулзсан гэлтэй. Бид хоёроос одоо энийгээ биччихээ. Хоёр Японы зохинтойгоо дөрвөл Японы кай хийхээр
Одоо тэгэл ер нь Bonica явуулаад эхэлж ин да тий. Тийм. За тэгэнгүүтлээ бас 12 сар гараад одоо манайх эх 7 хоногт юутэй ажил дээр нөгөө нэг уус ожи буюу их цэвэрлэгээтэй. Их цэвэрлэгээ бас ажил дээр ч тэр гэртээр ч тэр бүх хүмүүс хийдэг тий. Тийм тий. Уус ожи их цэвэрлэгээ. Найз нөгөө нэг юунд нэтээс Японцууд одоо энэ оны сүлээр яаж өнгөрүүлдэг вэ гэж харсан чинь нэгдүгээрт нь уус ожи гэж гарч ирж байлаа. Тэгэхээр бас нөгөө нэг яг тэрэн дээрээс амар чухал ач холбогдол өгдөг те нөгөө нэг бүх юм амар гой цэвэрлээд яг шинэ одоо бүх цэвэрхэн тэгээд айгүй тийм гой одоо шинэ оноо өгтөн гэд те. Ямар ч одоо нөгөө гэрээ цэвэрлдэггүй айлч юм уу байсан ямар ч гэсэн нэг таазараараа нэг гэрээ цэвэрлдэг юм шиг аамаа те. Тийм. Тэрэнд бас айгүй ач холбогдол өгдөг те. Тэр нөгөө яаж цэвэрлэх үү гэдг нь одоо нөгөө нэг хэр их цэвэрлэх үү гэдг нь угаасаа тусдаатай тэр хүний өөрийнх нь югаар ямар ч гэсэн нэг хүн нэг оосож их цэвэрлэгээ хийн гэсэн нэг ойлголттой. Тэгээд бас айгүй хүмүүс нутаглуугаа буцсан юм билээ. Гэрлүүгээ хардаг. Гэрлүүгээ өөрийнхөө нөгөө аав ээж рүүгээс юм уу явдаг те. Нэрээ нөө нэг Японцод ч угаасаа нөө хамаатнуудаасаа жоохон холч юм уу те уулзаж муулзаад идэггүй цагаан сараар л нэг уулздаг. Тэ Японы цагаан сар ч одоо 1 сарын 1-ний шүү дээ. Одоо нэг энэ жил ямар жил гарах юм? Бар юм уу? Баха. Энэ жил өхөр жил байгаа тий. Тийм. Адил нэрийн өхөр жил гарч байгаа гэдэг нэг өхөрний зурагтай хүү юм уу гэсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бар жил тий. Одоо ингээл 1 сарын 1-ээс эхлээд Японд бар жил гарлаа. Японд гэж дэлхийд аяа. Монголд надаа бар жил гарах. Тийм үү. Монголд цагаан сар болж жил өөрчлөгдөн. Тэгдэг үл үнээрээ. Тий, хуучны цагаан сар. Одоо 2 тий нөгөө хуучин талаараа. Одоо нөгөө Вьетнам бид нэр чинь бас хуучин цагаан сар тий. Тэгэхээр тийм 1 сар гарах сканы ташкан. Тийм зөвхөн Японд тийм шүү дээ. бар жил гарах баха. Өөр бодтой юутай болчихсон. Гэтэ Европ ч гэсэн хамаагүй адилхан гарах баха. Ямар тэнийг ингэж бодчих. Тэр ямар ч юу байхгүй штэ. Цагаан сар нэрэж байхгүй юм чинь зүгээр жил солигд. Тий, жил солигдоод байдаг бах тий. Тийм ээ. Тэгээ хуучин тооллоор цагаан сараа хийдэг одоо манай Монгол одоо юу гэдэг төвд Вьетнам, Хятад эднэр л оройтож гарах юм байна л да тий. Тэгэхээр бар жил тийм цагаан сар гэж ярьжсэн шүү дээ тий. Тэгээ цагаан сар болох учраас 1 сарын 1-нд амар эвгүй те өстө нэрээ гудамж хов басан. Тэгээ юу ч ингэж онгоодгүй те бүгд хаалттай. Ганц нөгөө Японд бүх нөгөө амралтын өдөр ажлын өдөр ажилдаг дэлгүүрүүд ганц амралтын 1 сарын 1 юм байдаг те. Амар эвгүй байдаг шүү те ингээд. Нэг жоох эвгүй шүү. Ghost Town ирсэн тийм шиг те. Нэг хаана нэг газар зомби гараад ирсэн юм шиг. Яг үнэ бүр нэг наамгүй те. Тэгээд нөгөө яа гэм лээ ш те. Одоо нөгөө эмээ өвөө дээрээ ч юм уу одоо нөгөө харин штэ тий. Тэгэнгүүт нөгөө эмээ өвөө нь хүүхдүүдтэй нөгөө нэг мөнгө өгд юм лээ тий. Отоши дама тий. Отоши дама. Манай хуучин ажлын захирал бид нарт отоши дама өгөөд. Тийс нэрээ тий. Тэгээд тэгэл манай зарим юунууд хидэдтэй ингээл нөгөө нэг угаасаа ахтай тэгэл захирал юм чи бидний том нэг юу л юм чи тэгээд би бол баярлалаа авч явж отоши дама авлаа. Цагаан сарын бэлэг авлаа. Тэр нас айгу юу те хөөрхөн те. Тэгээ Японд одоо нөгөө нэг ямар нэгэн юу адгүй те. Одоо монголч хэлбэл эмээ өвөөгөө ч юм уу өөрөөсөө ахмад настай хүнтэй мөнгөөр золгодог шүү дээ те. Тийм байдаггүй те. Тэгээ золгох гэсэн юм угаасаа байхгүй тэгэл очоод яад юм бол хүүхдэд л ганц нөгөө нэг мөнгө өгдөг. Тийм өөр бол ямар нэгэн бэлэг сэлтэн төр байдаггүй те. Тэр насны үл айгу амар штэ ямар те. Илүү тутам юм бэл. Монгол юм бол уулын яг тэгээд гэтээ одоо ууланжил нь бараг солигдохгүй бах туу те. Тэгээд 1 сарын 1-ндээ бас нөгөө хоёулын нэг дээр хоолны талаар подкастнда энэний өмнөх подкастн дээр ярьжсэн те. Тэр цагаан сарынхаа хоолыг идээд өмнөх 31-ний битүүний өдөр нь суба буюу гоймон те гоймон идээд тэгж өнгөрүүлдэг байгаа те. Тэгээ бас 1 сарын 1-нд амар санаа ягаад гэдэм блэ шүү дээ. Амар гайхсан нэртэй те. Марафон болоод тийм лээ. Тэгээ бүх тэр марафон үздэг. Тийм нэ. Хакуныгийн бүр амар алдартай марафон. Тэр нь одоо ингээд бүх нөгөө нэг Японы их сургуулиуд ингээ хоорондоо тийм. Тэр нь ингээ хоорондоо ингээ өрсөлддөг. Тэгээ тэрийгээ бүр ингээ бүгд бүр 1 сарын 1-нд амар хүмүүсээр хакунад бүр ингээ пик очиж үздэг байсан юм билээ урд нь. Тийм. Одоо яг коронавигаас
айгу баг болсон. Тэгэл ингээд өглөө босоод телевиз сангууд амар бүх телевизээр ингээд марафон гарч ийн. Би бүр гайхаад энэ ч одоо юу хүмүүс. Тэгэл бүр ингээд тэр марафон бүр ингээд одоо юу гэх юм тэр нэг басндаас их сургуулаа төлөөлж байгаа болохоор амар тийм юутэй юм байна л да. Нэр хүндтэй. Тэгэл одоо сургуулийнхаа нэрийг гаргах юм. Тийм. Тэгэл бүр ингээд хүмүүс нь бүр ингээд тэрний бүр амар улаараад тэгэл амар их дэмжиж юм л лээ. Тэгээ 31-нд нөгөө нэг Кохаку гэдэг нөгөө нэг дууны юу яагаад гэдэг те NHK. Нөө шилдэг дуу мó гэж хэлүүлээд л. Бас тэр нь бас айгу. Тэгэд энд нэрээ ямар ч нэг тийм он гараад солиод энэ төрөөсө бууддггүй тийм зүгээр мөн чимээгүй те. Чимээгүй ямар ч угаасаа тэгээд төрүүлээд унтаад өгчдөг хөө амон гарлаа гэд. Ер нь тийм каунтдаун энэ төр байд юм уу? Бараг японочдод бол яг байхгүй хаа. Би хийдэггүй хаа тий. Айгуу гарчихсан. Тий, айгуу сандлээ. Тий. Би бүр анх ирээд амар гацсан шүү дээ. Ингээд амар догтлоо. Харин. Тий. За хоёлаас гэж юу энэ дагаа монголчууд гадаад хүмүүс яаж юу гэж шинэ. Монголчууд бол манай монголчууд бол яг монгол юугаараа гэр бүлэрээ идэх хүмүүс гарах. 2 удаа гаргадаг тий. Тийм тий. Монгол цагаараа. Тий, яг өөрсдийнхөө цагаар энд төрүүлээ гарчихсан тий. Тэгэнгүүт өөрсдөө юугаа бодолж байгаа шампанска бодуулаад тэгэнгүүт бас нөгөө нэг гэрийнхэн бас мэднэтэй нөгөө гэрийнхэн мэддэг болохоор арь зарын аав ээжүүд мэддэг болохоор шинэ оны минь гэл яг хэлсэн. Тэгэл дахиад нойр хүрээл надлан бүр яг нойр хүрээд исэн. Энд онгоо гаргацаа тэгээд Монголд он гарахыг хүлээгээд гэрлүүгээ ярьцаад унтыг гэсэн зүмөр нойр хүрээд тэгсэн. Тэгэл тий 2 удаа нэрээ гаргад шүү тий. Тэгэл 31-нд бол энд байгаа найзуудаараа ч юм уу тий цугларч агаад тэгээ ерөнхийдөө ихэрчлээ оноо гаргадаг байгаа тий. Би нэг өдөр шээ нэг удаагийн шинжлэлээр ягаад ч мэдгүй ганцаараа гаргаж тараад. Тэгээд тэгсэн чинь ганцаараа байсан чинь бүр амар муухайсэн шүү дээ. Бүр ингээд айгуу тийм юу байсан сонирн мэдрэмж байсан гэх юм уу. Яг урд нь ганцаараа тэгж яг оюутан байхдаа гаргадаг л байсан л да. Гэхдээ тэр үеийн тэгэл оюутан байгаа л заавгүй мавгүй ажил ажиллаад явж идэг гэсэн баха баг. Тэгж байгаа л яг ажилд ороод хамгийн анхны удаа яг ганцаараа оноо гаргасан чи бүр амар сонирн байсан. Тэгээд 1 сарын 4-5 хүртэл амарч байгаа штэ. Тэгэнгүүт тэр хүртэл тэгэл бас гав ганцаарнаа. Тэгэл бүр амар тийм сонирн байсан. Бүр ингээд нэг яг юу юм бэ те сургуулаа төгсөж ажилдаа орсон ихний нэг жил. Тэрний дараагийн жил мэл бол байсан штэ. Дандаа найзтайгаа цаг байсан. Харин тэгээ одоо тэрнээс хойш станера ганцаараа л оноо гаргахгүй юм шүү. Ганцаараа байхгүй юм шүү. Би надад нэг тийм муухай юм санаад авахгүй. Тэр жил ганцаараа өнөө юу гэдэг. Гэтэ зарим нэг тийм үе байдаг тий. 18 он гарахад ахаа. 18 он тийм бах тий. Тэрнээс хойш бол гайгүй. Тэрнээс хойш гайгүй. Энд бас нэрээ оны сүүлээр амар хамардаг тий. Ерөнхийдөө 12 сарын 28-наас эхлээд 29-нөөс эхлээд тийм 1 сарын тий 4 сарын амралт гээл тий. Айгүй уртаас амардаг тий. Тэгээд коронавиг байхад гадагшаа энэ бас явдаг гэсэн тий. Харин тэгэл японочдод ер нь тэр нөгөө бонусаа юунд зарцуулах вэ гэл тэнгүүд. Тий, дандаа аялал. Нэг бол амар шопинг хийдэг тий. Уянд нэр нөгөө нэг юу сейл болдог тий 1 сарын 1-нд. Тэгдэг лээ тэр чинь. Фукубокуро тэр байдаг тий. Нөгөө фукубокуро гэхээр нөгөө Азийн ут гэд тий. Дотор нь юу орсон мэддэхгүй. Жишээлбэл одоо 10,000 йены Азийн ут гэд тий. Тэнгүүд ингээд дотор нь ингээд зөв хувцаах юм бол ямар ч хувц орсон байж магадгүй. Сайзыг яг бичсэн байдаг тий. Тэгэл бүх газрууд фукубокуро гаргадаг тий. Айгуу гоё тий. Кофе мофины шопууд ч юм уу тий. Юу ч нэг ч удаа авч үзээгүй шүү дээ. Би нэг сайжиг юм л авчихсан байна. Тий. Нэг ч удаа. Гоё спортын юм уу гоё хаа тий. Хөөе Adidas нэг тэгтээ мөр олддгүй юм шиг. Тийм гэсэн. Adidas-ийн хамгийн юутэй айгуу тийм нөгөө эрэлттэй гэдгээдсэн. Тэр нөгөө хятадууд тэдний чинь түүж аваад. Тийм үү. Тийм. Юу яцд юм блэ? Би баг нэг 10,000 йены юм одоо нөгөө Азийн ууд штэ. Тэрэн дотор баг 3-4 30-40 мянган йены юм орсон байдаг гэсэн. Харин тийм тий. Дэлгэрээсээ бүх брэндүүдийн Under Armour бас аюу. Under Armour бүр том брэндүүд хүртэл гаргацсан юм билээ. 10 мянган элвинтер тий. Хизээлээ нэг 1 сарын 1-нд ээжийг байхад нэг Готенбагийн аутлет явж таарсан 1 сарын 1-ний өглөө тэгсэн чинь
яг тэр нөө спортын бараа Adidas, Nike, Nike тэгэл North Face энтрийн гадаа бүр амар очтой тийм лээ. Харин тийм тий. Тэгэл угаасаа тэрэнд очрлон гэвэл угаасаа бүтэхгүй гэж бол яг бүр ингээд зориод амар олныг авна гэдээ яцсан зорьсон хүмүүс. Тэнгүүтээ авч зарч мардаг ч юм уу тэгэл өөрсдөө яадаг ч юм уу тий. Нэг сарын нэгэнд чинь тийштэй outlet бас нөгөө жилийн баг одоо нөгөө нэг American Roll Black Friday штэ тий. Нэг сарын нэгэнд болт юм билээ тий. Дандаа outlet-ууд нь бас амар хэмнэрдэг. Түрүү жил бүгдээрээ явсан штэ. Гэтэ нэг сарын нэгэнд биш байсан баха. Нэг сарын тий штэ. 2-3 хавцаа илүү явсан тий. Карвиз аваад 2 жил явсан штэ. 2 жил орсон штэ. Тэглөө. Яагаад? Буухта нэг ороод тэгээд харихтаа дахиад нэг орсон. Тийм үү. 2 удаа орсон шүү дээ. Яа, одоо юмнуудаа нэрээ мартаад энэ жилийн юмнуудаа мартаж эхлэх байх юм аа. 2 удаа орсон, 2 удаа. Тийм үү. Ямар сони тий. Нөгөө нэг эхлээд эхний өдөр орохдоо би нөгөө уулын гутлаа аваад. За. Тэгээ буцахынхаа юу өдөр угаасаа тэр чинь эгитэйгээ ойрхон байсан болохоор. Тийм. Эгэ дээрээ байдаг тий. Эгэ дээрээ байсан болохоор хин нэг юм дахиад нэг юм аваагүйсэн билүү тий. Тэгээд дахиж орсон шүү дээ. Тийм л яана. За тэгээд ерөнхийдөө амраал найзуудаараа оноо гаргачаал ерөнхийдөө ийшээ тийшээ бас нийл айгүйх юу явдаг аяллаараас айгүйх явдаг юм байна тий. Бүгд угаасаа яг амарч таардаг. Бүгдээрээ яг амарч таардаг болохоор угаасаа бүгдээрээ ингэж амарч таарах гэж байна. Нэг 2-3 хуу да тий. Тийм бараг байхгүй. Golden Week байна. Obon байна. 8 сарын халууны амралт. Тэгээд 12 сарын жилийн амралт тий. 3 л амралт тий. Хаг аялдаг байгаа. Энэ жилийн үед болохоор бас найзуудаараа гоё скигээр тий очиж оноо гаргахаар төлөвлөж байна. Адилхан бас 1 сарын 1-нд тийм тий. Айгуу гоёсэн тий. Гоёсэн шүү. Ер нь нэг цастай газар ахаар харин тий. Бас гоё маа нэрээ яг шинэ жилийн уран. Одоо айгуу гоё цас орж байгаа юм шиг л тийм үү. Ашгүй. Харин 2-7 хоногийн дараа хийх гоё. Харин хурдан балаасаа. Тэгэл ер нь ганцаараа байдаг хүмүүс л жоохон тий. Бид хоёрын тэр хэдэн жилийн өмнөх шиг жоохон юу баг тэрнээс ш постаар алвал ирээд утсан хүмүүс олвол бөөмбөнөрөө тий нийлээд ах их ч одоо ч тэгээд энд хамаатан байдаг хүмүүс их болцсон болохоор хамаатнараа нийлээд он гаргад найзуудаараа нийлээд он гаргана. Тиймэрхүү Монгол маягаараа тий гаргаад тэр нь Монгол айлууд цагаасаар орж ихсэн айгу лагууч муц тайлбар амар идэв л шүү дээ. Энд үү. Тийм. Гэр бүлийн айлууд. Нэр гоё юу адаг тий. Шинэ жил болохоор амар гоё надад ингээл нэг бууз тэгээд нийслэлад торт тэгээд шампанск мандарин. Тэг нэрээ юу. Би ерөөсөө гэхэр нэг тийм шүү. Үгүй надад ерөөсөө мандарины үнэр нэг юм шинэ жилийн тийм дээр үе нэг юм Орсын нэг тийм мандарин энтертэй. Тийм үү. Би одоо хаагаар нь явж байсан гэдэг. Наас нь харин хүмүүс амар мандарин гэдэг тий. Тийм. Цагаан сараас бууз тий. Ер нь бууз нийслэлээ цагаан сар л юм да тий. Тэгээд энэ тас нөгөө хүүхдүүдэд тийм уудтай бэлэг энэ төрөөс өгдөггүй тий. Тийм хүүхдүүд байдаггүй. Супермаркетанд ерөөсөө зардаггүй. Яг нь Christmas бэлэг бол байгаа. Christmas-ийн одоо тийм уудтай бэлэг тий. Тийм Christmas байгаа шүү дээ. Нэг жоохон нэг юм өөр юм тий. Жилэрхүү бидний боддог шинэ жилэрхүү юу нь бол 12 сарын 25-нд ингээл бүх юм одоо ингээл Halloween бараг дуусаад 10 сарын 31-нд Halloween дуусаад чимэглээ маргааш нь гэхэд маргааш өглөө нь аваад үргэлжлээл Christmas болчихсон 11 сараас тий. Christmas амар бас ачлал бүрлэгдэг тий. Японыг заадаг сайн шүү. Christmas гэдэг чинь Есүсийн төрс өдөр үстэй тий. Тэрийг амар ингэж ач холбогдлоо тэмдэглэнгүүтээ ерөөсөө 12 сарын 26-ны өглөө болцсон байхад бүгд юу ч байхгүй болсон. Тэгтээ чимэглэн. Тэгэл тэр хооронд ямар ч чимэглэлгүй байж байгаа л газрууд нь нөгөө нэг амархаараа нөгөө юм хаалган дээр нэг юм тэр юу гэдэм бэ нэг юм хатчаад чимэглэл хатчаад явдаг те тэр юу гэдэм бол одоо хаврыг хөтж авч байгаа юм гэх юм нэг тийм юм хатчаад явдаг те нэг тийм чимэглэл юм хулс идэх шүү дээ тэгээд биддэг хүмүүс комментээр хариулаад өгөөрэй. Дэрийг хаалган дээр одоо нэг олон хоног амрах үйлчлэгийн газар мазрууд хатчаад явдаг. Тэгтээ чимэглэл. Тэгээд он гарахаар
нөгөөтгөө аваад нэг тиймэрхүү чимэглэлтэй. Тэр юунда тэр 25 хүртэл чимгэлсэн байсан юм 26-ны өглөө бүгд байхгүй болсон байдаг л үнээр гайхалтай. Тийм тий. 25-ны шөнө л авцгаад юм байна тэрийг одоо тий. Тэгэл одоо нөгөө elimination тий. Elimination юу гэдэг юм бэ? Гэрлийн тийм чимгэлсэн юунуудаас хүмүүс их очиж үздэг. Тэр болохоор 25-наас хойш байдаг уу? Байхгүй. 25 ингээл ер нь дуусчдаг тий Christmas-ийн үеэр. Тэгээд өвөл Christmas-ыг аюу санаа. Тэгээ яг тэр нөгөө нэг elimination энэ төр очиж үзэхэд нөгөө нэг хосуудаараа юм хосуудаараа би яа нэг хосын баяр юм шиг л тий. Тий. Уулын дээр хосуудын баяр биш үсттэй. Харин тий. Тэнгүүд амар санаа. Одоо ингээ газрууд мазруудсандээ ингээл одоо юу гэдэг Christmas зоог ингээ хосын зоог мог энэ төр гэх тийм меню гаргацсан заяа. Юу хоёр ямар хамаатай. Валентинаар тэгнэстэй тий. Ерөөсөө тэгмүүдээ Валентин болохоор учир зүггүй бид шоколад өгөх тий. Сайн шүү тий. Тэгэл ондоо тийм Монголоос elimination-ыг үзчихэл 25-нда 24 Eve гэдэг тест тий. Christmas Eve гэдэг өмнөх өдрийг нь бас тэмдэглэн битүүн тий. Тэнгүүтээ 25-наа бас 25 бас ягаад ч юм чи яг нэг юм хосуудын юуг хамтдаа өнгөрүүлдэг өдөр гэсэн имиж эдэг тий. 25-нд бид нар бас ски явах. Тийм тий. Ерөөсөө тэр хосуудын юм хамаагүй тий. Хамаагүй. Валентинаар бокс гэдэг байгаа. 25-нд Christmas-ээр ски болохаар явна гэлээрээс. Яг тэр өдрөдөр нөр юу яасан юм шиг. Тэгэл 25-нд 24-нд ивэ тэмдэглэж 25-нд Японцод нөгөө Kentucky, KFC-гээ идэж chicken иддэг тий. Үзэлсгэнтэй тортой идчихэл, chicken идчихэл. Тийм тий. Тэгэл манай Японд тэгжсэн Christmas-аар юу хичээн гарч орох уу гэж ярьжсэн чинь дээр Costco ороод нөгөө Costco нэг юм бүтнээрэн шарсан грилсэн дахиад идэх шүү. Тэрийг аваад идчихсэн Christmas-ийхээ дахиад идчихсэн. Christmas өнгөрсөн юм шиг санагтаад нөө одоо гэсэн тэгжсэн. Тийм тэгэхээр нэг юм дахиад л идвэл нэг Christmas гэсэн юм байдаг юм шиг байна тий. Тэгэл 26-наас хойш цагаан оосоож их зэрлэгээ эднэрээ хийгээл. Тэгэл нэг сарын нэг нь бүгдээрээ жинжа их явдаг тий. Тийштэй. Үе тэр нөгөө нэг 31-ээс 1 сарын 1-нд нөгөө нэг деншаа ерөөсөө зогсохгүй одоо Японд жилд одоо нэг л удаа тэгэж одоо галт тэргийн зогсохгүй тэгэж явдаг байхгүй. Явд юм байна л та. Тэгээд гисэн чинь би болохоор тэрийг бодохдоо юу гэж бодсон гэж хамгийн анх. Би бас тэрүүгээр нөгөө нэг оюутан махнаа явж байсан байхгүй юу. Тэгээд гисэн чинь би юу гэж бодсон гэж бас тэгмээрсэн дээ. Ингээд шоуч мовчсаа хүмүүстэй зориулаад 31-нд энэ ч оноо гаргачаа гэрлүүгээ харьцаад шүү дээ. Тэнгүүд ингээд деншаг болчих шүү дээ. Тэгээд тэр хүмүүс зориулж үгүй. Яс тэгжэл одоо. Өөрөөр эрт нөгөө нэг жинжаа явах хүмүүс зориулсан билээ. Йоо тэгсэн чинь би тэрийг яс автомат одоортол тэгчихлээ. Би тэгсэн бас тэгмээрсэн дээ яа. Би болохоор нөгөө гадаа нөгөө шөнө каунтдаун хийж онгондоо өгччээ тэгээд харих хүмүүсийг гэж бодсон шүү. Тэгсэн чинь тэр нөгөө нэг ганданлуугаа бүр ингээд зарим нөгөө нэг амар алтартай гандангууд нь бүр амар хүнтэй. Тэгээд ингээд амар хоочртой. Тэнгүүд тэрэн дээрээ ингээд 3-4 цаг гээд очролж эхэлт юм лээ. Тэгээ гадаа нь ингээ очролж жагаад тэгээд яг өглөөний нартай цуг одоо мөргөөд тэгээ тэрийг бас амар хачаал бүгдлүүлдэг те. 1 сарын 1-нд юу Монголоор бол одоо нөгөө нэг цагаан сараар гандаа орох яг үнэ. Тэрнтэй адилхан. Тэгээд бас амар их нөгөө нэг яс цааш үлддэг юм лээ. Одоо нөгөө нэг юугээ одоо ялангуяа нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс нөгөө нэг тэр юунаас гандангаас тийм одоо сахиус энэ аваад яг үнэ. Тэгээд тэрийг юм ажил нь юмшигтэй ажлынхаа өөрийнхөө нөгөө доод мод хүмүүсээ дээд хүмүүстэйгээ ч юм уу хэдүүлээ явангууд нэг үйлчлэгээний газрууд хэлцэлтэй энэ жилийн ашиг орлого их. Тэгээд өмнөх жилийнхаа нөгөө нэг тэр сахиусыг бас очиж нөгөө нэг гандан дээрээ тушаад юм лээ тий. Тэгэл бас нөгөө одоо юу гэдэг энэ жил одоо ямар нэгэн шалгалт малгалт одоо их сургуулийн шалгалт малгалтаа хүмүүс ч юм уу тий. Тэд нар бас амар очиж юу яадаг тий. Тэгээд энд амар сонирхолтой юмнууд нь гандангууд нь нөгөө нэг зориулт нь ингээд өөрөө тий. Одоо мөнгөний одоо гэрлэлтийн одоо ханийн тэнгэр энэ Монгол тийдэж дууддаг. Ээж хүүхдийн одоо нэг аюулгүй төрөх мөрөх ч юм уу. Тэгээд шалгалтанд их сургууль одоо тэнцвүүлж өгөх. Тэнцвүүлэх тэрний
тий одоо японоор бол жинжан шүү дээ. Отерэ бол биш. Жинжан нь болохоор бүгд тус тустай тийм. Одоо нөө шинто тий шинтогийн сүм тий шашны сүм гэдэг. Тий тэр бас амар сонирхолтой санагдчихсан. Хин ч одоо юу вэ баг. Тэг бүр амар сонь тийм жинжаа зөндөөх үед юм лээ. Тийм билээ одоо юу гэдэг бүс нүдгээс хамаараад тэгэл жинжаа болох дөөр бурхан байдаг гэл тий. Тэгэл бүр зорж очиж хайж одоо яг тийм л юм аа одоо биелүүлмээр нэг юм бол одоо нийтэс хайгаад ч юм уу тий. Одоо тэр аймгийн тэр жинжаа тэрэнд айгуу сайн гэх юм бол яг тийш нь бүр зорж очиж тий. Харин айгуу сонь санаа юу бас байдаг шүү. Тэгээд бас амар их бүгдээрээ нөгөө нэг өвөл бас шинэ оноор нөгөө аюултай хот амар онсын бас ордог тий. Яг нөгөө нэг гадаа тэгээд нөгөө нэг цастай газар тий хөөдөн байдаг болохоор айгуу бас гоё идэг тий. Тэгээд дээрэс нь онсын бас нөгөө юу гэдэг яг байгалийн юу болохоор бас айгуу гоё юм одоо гоё нэрхтэй ч гэх юм уу тий. Юу болж өгдөг муу юмыг одоо угааж арилгаж гэх юм уу тий жуука хийж өгдөг тийм байгаа. Багтай бас байдаг. За. Хэлээ ерөнхийдөө ингэсгээд. Тэгэхээр энэ удаагийн дугаараар та бүхэнд Япончууд шинэ оноо яаж гаргадаг вэ? Цагаан сараа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Мөн энд байгаа монголчууд тий ямар хөө байдлаар шинэ оноо өгтөж цагаан сараа одоо шинэ жил цагаан сар Крисмас гэсэн юмнууд тогтдог. Энэ үеийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэсэн талаар ярьлаа. За тэгээд эх 7 хоногийн дугаараараа иргэн уулзцгаая. Үргэлж сонсож битээрт гоё санал сэтгэлээ бичиж урмын үхэлдэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд Future Japan Япон хөтөч гээд Facebook хуудас болон YouTube хуудас болон Apple Podcast-ыг дагаж бидэнтэй хамт байгаарай. За эх 7 өдрийн дугаар хүртлээр түр баяртай.